Та нар бол одоо холбогдох хүмүүстэй сонгуулийн байгууллагынхантай уулзаж мэдээлэл бол авсан, хангалттай мэдээлэл авсан гэж ойлгож байна. Хамгийн сайн ийм туршлагуудыг нэгнээсээ суралцж харилцсан. During all of these, every single case of these elections that has been undertaken, President of Mongolia actually put a lot of importance on this election. Ирэх оны 100 одоо парламентын сонгуул болон жишээ тийм ээ. Which allowed us to learn a lot from our mistakes that we have been made, and we're still learning from it up till today. For instance, тэгэхэд бол одоо Европын парламентын энэ байгууллагаас Монголд одоо positions in terms of in relations to introducing the fully automated system does arise, and of course this is something very natural. In other words, we really think it is something right thing to do. Илж гарч байгаа хамгийн чухал байхгүй хин ялах нь бол сонирн биш тийм ээ. Яг санал одоо энэ улс төрчдийн оппозиц талаас янз бүрийн шүүмжлэл юу гарч байгаа юм. Уважаемый господин советник, позвольте поблагодарить. In this conference, Монголын энэ удирдлагын төв байгууллагуудын ахлах албан тушаалтнуудын туршлага солилцохын уулзалтаараа бид нар Монгол улсын энэ ардчилсан одоо сонгуул явуулах үйл ажиллагаанд хоримтлуулсан туршлага ололт амжилтуудаас одоо суралцах юм маш их байлаа. Нэг ялангуяа Монгол улсын хувьд бол энэ сонгуулийн үйл ажиллагааг бүрэн энэ автоматжуулсан системийг ашигладаг. Үүндээ бол энэ электрон тоног төхөөрөмжүүдийг ашиглаж үр дүнгийг хүртэж байна. Үүн дотроо сонгогчдын одоо фото дүрсийг тэр сонгогчдын нэрсийн жагсаалтад уялдуулж өгсөн байна. Дээрээс нь биометрик хурууны хээний тэр дүрсийг мөн одоо сонгогчдын бүртгэлийн нэрсийн бүртгэлийн жагсаалтыг илүү наривчлалтай үнэн зөв болгоход бас ашигладаг юм байна. Энэ нь бол үйл явцыг их боловсронгуй болгосон харагдаж байна. Шри-Ланк улсын хувьд бол яг одоогийн байдлаар бид нэр үндэсний нөгөө иргэний одоо нөгөө үндэсний нөгөө дугаар бүртгэлийн дугаар гэдэг шиг энэ дугаарыг бас сонгуулийн системд бүрэн уялдуулж ажиллах тал дээр бэлтгэл ажлууд бас хийгдсэн байдаг. Гэхдээ яг Монгол шиг нөгөө сонгогчдын тэр фото болон хурууны тэр биометрик хурууны хээний дүрсийг одоо ингэж ашигладаг ийм тоног төхөөрөмж, ийм систем хараахан байхгүй байгаа. Үүнийг бас маш шилдэг туршлагыг бас хэрэгжүүлэх боломжийг судалж үзэх болно. Монгол улсын хувьд бол зөвхөн энэ тоног төхөөрөмжөөс гадна мөн сонгуулийн системийг холимог тогтолцоогоор мажоритар болон пропорционал системийг холимог аль давуу талыг ашигласан юм холимог системийг ашигладаг нь бас их давуу талуудыг олгож байгаа юм байна. Манай улсын хувьд бол мэдээж хэрэг сонгогчдыг бүртгэхдээ сонгогчдын саналын хуудсыг бүртгэхдээ сонгогчдыг бол тодорхой харандаа болон балаар одоо тэмдэглэгээ хийхийг шаарддаг ийм л хууль эрхцэн дүрм үйлчилдэг. Election allow. Бидний харчсан Лаосаар улсын хувьд бол мэдээж энэ хэрэгжилж үүнд ашиглаж байгаа сонгуулийн систем, хууль эрх зүйн орчин бол мэдээж Монгол улсаас нэлээд ялгаатай, арай өөр байдаг. Манай улсын хувьд бол эрх барих нэг нам байдаг. Хэдий тийм боловч бид нар сонгуул зохион байгуулдаг. Сонгуулийг зохион байгуулалтаа шудраг одоо эрхтэг шиг оролцоо хангах тал дээр бас анхаарал тавьж ажилладаг. Манай Лаос улсын хувьд бол бид нар мажоритарын төлөөллийг хангасан ийм сонгуулийн системийг ашигладаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн нэг тойрог дээр одоо нэг мандаттай гэсэн үг. Нэг намын нэг мандат үйлчилдэг гэсэн үг. За Монгол улсад хэрэгжүүлж байгаа тэргуун туршлагуудаас одоо авчгаар одоо санал авах үеч олон зүйл байлаа. Монгол улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд энэ ардчилсан шинэ нийгэмд шилжилтийн үйл ажиллагааг одоо амжилттай зохион байгуулж энэ хугацаанд хоримтлуулсан ялангуяа сонгуулийн үйл ажиллагааг шудраг одоо арчилсан байдлаар зохион байгуулах тал дээр олон туршлага хуримтлуулсан байна. Зөвхөн энэ шинэ техник технологиг ашиглахаас гадна тэр сонгуулийн холимог системийг амжилттай авч хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ холимог систем нь тухайн сонгуулийн тойргоос гарч байгаа тэр төлөөллүүдийг мөн улс төрийн намуудын болон
энэ нэр дэвшигчдийн одоо бүрэн төлөөллийг парламентод одоо байлгах тал дээр энэ Монголын авч хэрэгжүүлж байгаа холимог систем бол үнэхээр одоо шилдэг сайн туршлага юм байна гэдг нь харагдаж байна. Лаос улсад сүүлийн жилүүдэд одоо гадны болон дотны олон нөхцөл байдлуудаас шалтгаалan бас энэ улс төрийн хувьд тодорхой асуудлууд гарч байгаа учраас үүнийг шийдэхийн тулд энэ холимог системийг бас танилцуулж болох юм гэсэн ийм зүйл санагдаж байна.